За самбайсна та бүхэндээ өнөөдрийн минь төргий. За Canva hack хичээлийн хаялж дугаараар та бүхэнд одоо ийм нэг шаардсан юм шиг тийм ээ, яг бичгтэйгээ адилхан ийм өнгөтэй зургаа бас яг ингэж фильтртгийг та бүхэнд үзүүлээ. За энэ дээр би бас хоёрыг хийсэн байна. Нэгэн дээр нь бол энэ батагийн зургийг бас яг ингээд ийм цэнхэр өнгөөр өөрийнх нь өнгө нь бас ийм цэнхэр дөнгө ахгүй. Тэгэхээр өөрийнх нь бас нүүр амын бас иймэрхүү цэнхэр өнгө оруулаад бас ингэж яасан. За энэ Lactafit гэдэг нүүрийн шопинг одоо энэ профитгийг рекламдж байгаа шүү дээ. Энэ эмхтэй рекламддаг байгаа. Тэгээ энэ шар бичгийнх наад бас юм шар юу оруулсан байна. За эхлээд бид текстээ бичнэ. За текстэн дээр бид нар за бата гэж биччихье тийм ээ. За энийгээ бид нар энэ Fatima гэсэн юугаар юу хэрэгтэй байгаа. Фондоор оруулах хэрэгтэй. За энэ Fatima гэдэг ийм босоо өндөр ийм фонд гэдэг юм байна. За бата гэхээр бол нэлээд юм том болж ирж байна тийм ээ. За тэгээ хойныг бид нар бас өөрийнх нь өнгөөр ийм цэнхэр өнгө оруулчихъя. За тэгээд батагийн зургийг авчирна. За батагийн зургийн дотор байгаа бай. За энд байна. За энэ батагийн зургийг нааталт нь гаргах дээрээ тийм ээ, энэ хадидалт нь. За тэгээд бэкграундыг арилгачихъя. За нэг иймэрхүү зураг байна тийм үү, ингэж зогсож байгаа. За тэгээ энэ edit гэдэг рүүгээ орж аваад бид нар юу яах хэрэгтэй? Фильтр рүүгээ орно. За фильтрийнхаа see all гэдгийг дарж аваад энэ доошоо яваад за би энэ outline гэдгийг ийм өнгө сонгосон байна. За тэгээ энийг дахиж юу яаж аваад фильтрээсээ гарч байгаа тийм ээ. За апруугаа орж аваад бид нар энэ color mix гэдэг ингээд гэдгийг сонгоно. За энэ дотроос бид нар бол ерөнхийдөө бас цэнхэр туяатайг сонгосон байгаа. За би болохоор энэ amethyst гэдгийг сонгочихъя. За тэгээ энийг бид нар бас хамгийн гол нь нааш нь цааш нь ингэж янзлах ямар өнгөийг оруулах уу гэдгийг сонгох юм. Ийшлэг их тусмаа шаарлаад ийшээгээ болохоор ийм хөх туяа ордог юм байна. За тэгээ энэ дундаас жоох ийшээгээ энэ төр байвал жоох юм. За иймэрхүү маягаар тийм ээ ингэж оруулсан байна. За нөгөөх нь бас яг адилхан. Бид нар нөгөө юу руу орж аваад текстэн дээр юу чинь Lactafit гэдэг тийм ээ. За энэ бол юу нэгээ за энийг бид нар бас яах нь. За юу нь болохоор адилхан, ерөнхийдөө процесс нь бол адилхан. Гол нь хамгийн гол нь бид энийг бол нөгөө нэг рекламдж байгаа бараа маань өөрөө шар өнгөтэй учраас бид нар ийм шар өнгө сонгосон байна. Lactafit гэдэг тийм ээ. За энийг дээр нь оруулчихъя. За тэгээд энийг рекламдж байгаа эмэгтэйгээ авь дээр нь за энэ эмэгтэйгээ бас позишн сонгож жоод дээдлэх нь гаргачих. За тэгээд хартлыг найрлагаад за баг ингээд гоё юм байна да. Гэхдээ яг хойдуулаа нэгээрээ нэг яагаад үтчихье тийм ээ. За бид нар эхлээд нэг фильтр рүүгээ орно штэ. За тэгээ фильтр рүүгээ орж жагаад ерөөхдөө энэ ийм энэ outline болохоор ийм тод өнгөл оруулдаг юм байна л да, тиймэрхүү. За тэгээ яг энийгээ бид нар апруугаа орж жагаад тэр mix гэдгийг сонгоод color mix-ийг сонгож жагаад за өнгөө сонгохдоо энэ дээр бол нэлээ тийм шаргалтай өнгө. Энэ бол дэндүү шаран те. Ийшээгийн хөрнөд ийшээгээ жоох юм шар тавиад. Энэ ч сэвлэхгүй бол нөө хийсэн юм маань алга болчихно тийм ээ. За нэг иймэрхүү энэ шар энэ хөхтөө туяатай бас ингэж фото зураг бас иймэрхүү болгож болох юм байна. Тий. За тэгээд манай рекламдж байгаа нөгөө энэ нүүрийн шопын маань вебсайт ерөөхдөө бэлэн болсон. Та нар ийшээгээ орж тэр нүүрийн шопын бүтээгдэхүүнүүдийг аваарай. Надад болохоор энэ юунууд нэг зүгээр санагдсан. Угаасаа солонгосын нэмэлт хичээлийн D3K2 бол угаасаа зүгээр. За тэгээ ерөөхдөө бүгдөө л за энэ бас энэ хүүхдийн жэли бас зүгээр юм байлээ. За би ээжтэй энийг авч өгөхөөр ясны эрүүл мэндийн ээж бүр манай ээж нөгөө насан нэлээд дээр гарсан учраас нөгөө ясны сэрэгчлээ гэсэн. Тэгээ энэ аюу зүгээр санагдсан. Тий. За тэгээ энэ цайнууд байлаа.
За коллагенууд бас аягүй зүгээр. Энэ витамин D бас зүгээр байна тийм ээ. За тэгэл хэрэгтэй юмнууд энэ чинь аягүй их байлээ. Та нар дэлгүүрүүн орж үзээрэй. Дэлгүүр их 80 төвийн хүнснийхэн тасгийн тэнд байдаг гэсэн шүү. За ингээд энэ бичлэгийг дуусгая. Баярлалаа. Баяр таа.